Сайн байна уу? Та хизээ нэгэн цагт өөрийнхөө орлогыг 40 биш 400%-аар нэмэгдүүлэх тухай бодож байсан уу? Эсвэл хэн нэгэн танд яаж би орлогоо нэмэгдүүлэхөө гэж танаас асууж байсан уу? Хэрв тийм бол өнөөдрийнхөө стратеги анализээр энэ асуултын хариултыг өгөх болно. Олон улсын хэмжээнд орлогыг нэмэгдүүлэх батлагдсан арга бол бренджилт. Бренджилт нь компаниудын орлогыг маш богино хугацаанд хамгийн хурдан өсгөдөг арга хэрэгсэл гэдэг нь олон улсын хэмжээнд туршигдаж батлагдсан. Яг үүнтэй адилхан бренджилт компаниудын орлогыг богино хугацаанд нэмэгдүүлж өсгөдөг шиг бренджилт хувь хүмүүсийн хувьд ч гэсэн хувь хүмүүсийн орлогыг хамгийн хурдан хугацаанд өсгөх хэрэгсэл юм. Харин одоо би яагаад гэдгийг тайлбарлая. Бизнес компаниуд маш богино хугацаанд борлуулалтаа өсгөж зах зээл дээр манлайлахын тулд хоёрхан арга замаар л өрсөлдөг. Нэг бол өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр үнэлэн өрсөлдөх, эсвэл өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүний үйлчлэгээний чанараар ялгарч өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүний бренджүүлэн LV эсвэл Benz шиг бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр зарж өрсөлдөх гэсэн хоёрхан гарц тэд нь бий. Харин хувь хүмүүсийн хувьд энэ хоёр гарцын аль нь илүү тохирох вэ? Мэдээж хэрэг хямд үнээр өрсөлдөөд амжилт олохгүй. Учир нь хувь хүний хувьд амьдрах хугацаа хязгаарлагдмал богино учраас өөрийнхөө хөдөлмөрийг багаар үнэлэн бага цалингаар ажиллаад байвал хизээ сайхан амьдрах санхүүгийн чадамжтай болж чадахгүй. Тийм учраас хувь хүний хувьд амьдарч байгаа богино хугацаанд аз жаргалтай сайхан амьдрахын тулд өөрийнхөө хөдөлмөрийг өндрөөр үнэлэн ур чадвараараа ялгарах гэдэг ганц л гарц үлдэж байна. Харин яаж өөрийнхөө хөдөлмөрийг өндрөөр үнэлэн зарах вэ гэдэг арга бол бренджилт. Та мэдж байгаа. Зарим эдийн засагчид, хуульчид, зарим захирлууд бусад мянган ижил мэргэжилттэй эдийн засагч, эмч, хуульч нараас өндөр цалин авч тэд дахин өндөр үнээр ажилладаг. Яагаад тэд нар ийм өндөр үнээр ажиллаж байна гэхээр тэд бусад мянган мэргэжил нэгтэй хүмүүсээс ур чадвараараа ялгарч өөрсдөө бренджүүлж чадсан учраас тэд өнөөдөр ийм өндөр цалин урамшуул авч байгаа. Тийм учраас та ч гэсэн өөрийгөө бренджүүлэн бусдаас ялгарч өндөр цалин урамшуул авах боломжтой. Та мэдж байгаа. Та энэ дэлхий дээр цорын ганц. Тантай адилхан нэг ч хүн энэ дэлхий дээр байхгүй. Бие махбодынхоо хувьд. Харин оюун санааныхаа хувьд бол та өөрийгөө оюун санаа, сэтгэлгээ, ур чадвараа хөгжүүлэхгүй бол бусад мянган хүмүүстэй авь адилхан. Тийм учраас та өөрийнхөө ур чадвараар ялгарч өөрийгөө бренджүүлэх шаардлагатай. Тэгэхээр одоо би танд өөрийгөө бренджүүлэх 4 дүрмийг өөрийнхөө жижигхэн туршлага дээр үндэслэн тайлбарлая. Хамгийн эхний өөрийгөө бренджүүлэх дүрм бол хэрэглэгчийн сэтгэл санамжийг өндөр байлгах. Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол та өөрийгөө бренджүүлэхгүй. Харин таны үйлчлэгийн сэтгэл хансан таны хэрэглэгч таныг бренджүүлнэ. Тэрнээс биш брэнд хувцас хэрэглээр та өөрийгөө бренджүүлэхгүй. Та ямар компанид юу хийдэг байна уу гэдгээс хамаарахгүйгээр та ажилтан биш, та үйлчлэгээ үзүүлэгч. Харин таны хэрэглэгч бол танай компани захирал. Буюу танай компани эзэнч. Харин таны цалин бол таны үйлчлэгийг танай үйлчлүүлэгч буюу танай компани эзэн авсны дараа танай захирлын сэтгэл хэр таны үйлчлэгээд сэтгэл хансан бэ гэдэг сэтгэл ханамжийн хэмжээ. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгасан тохиолдолд хэрэглэгчид улам бүр ирж үйлчлүүлэн илүү их өндөр хэмжээний орлого оруулдаг шиг хэрвээ та өөрийнхөө үйлчлүүлэгч хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгах юм бол таны орлого ч гэсэн маш хурдан хэмжээнд өсөх болно. Тийм учраас та өөрийнхөө хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгах хэрэгтэй. Би өөрийнхөө жижигхэн туршлагаас ярихад анх 2008 онд сургуулаа төгсчөөд TV5-ын бизнес мэдээллийн төв 150 мянган төгрөгийн эхлэх цалинтай судалгааны ажилтнаар ажилд орж ирсэн. Тухайн үед би захирал надад 150 мянган төгрөг өгж байгаа юм чин гээд ажлаа гурилдаж хийгээгүй. Тэр үед би юу бодсон бэ гэхээр энэ бол шинэ төгссөн оюутныг захирал ямар ур чадвартай, компанид ямар үр дүн авчирч өгөхийг мэдэхгүй учраас өнөөдөр энэ цалин өгж байна. Тийм учраас би өөрийгөө юу чаддаг, ямар үр дүн компанид авчирч чадах харуулах ёстой гэд нэг цагийг дэмий өнгөрөөгүйгээр 100% ажил дээрээ төвлөрч чин сэтгэлээсээ ажилласан. Харин үр дүнд нь 6 сар тутам тушаал ахиж жил ахсын дараа маркетингийн албад агуулсан. Монсод байхдаа ч гэсэн би хүний компанид ажиллаж байгаа юм чинь гээд ажлаа гурилдаж хийгээгүй. Харин би хэрвээ энэ миний компани байсан бол одоо би юу хийх байсан бэ гэж төвлөрч ажилласан. Харин үр дүнд нь 10 сарын дараа Монс группийн маркетингийн багуудыг ахлаж ажиллах Монс группийн ерөнхийлөгчийн тушаал гарч ирсэн. Тийм учраас хэрвээ та өөрийнхөө
үйлчлүүлэгчийг сэтгэл ханамжийг өндөр байлгаж үйлчлүүлэгчээс чин сэтгэлээсээ үйлчилж чадах юм бол та өөрийгөө брэнджүүл. Өөрийгөө брэнджүүлэх хоёр дахь дүрэн бол Apple өөрийнхөө гар утаснуудыг байнга сайжруулан шинжилж хэрэглэгчдэд татан борлуулалтаа нэмэгдүүлж байдаг шиг та ч гэсэн өөрийнхөө ур чадварыг тасралтгүй сайжруулан бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлж байх хэрэгтэй. Хэрвээ өөрийнхөө ур чадварыг тасралтгүй сайжруулан бүтээмжээ байнгын тогтмол нэмэгдүүлж байхгүй бол гар утсаа тогтмол сайжруулан Nokia зах зээлээс шахтан гарч зарагдсан шиг та ч гэсэн ур чадвараа тасралтгүй сайжруулахгүй бол ажлаасаа айжмаар шахагдан халагдах бол. Тийм учраас өөрийгөө брэнджүүлэх хоёр дахь дүрэн бол өөрийнхөө ур чадварыг тасралтгүй сайжруулан бүтээмжээ тогтмол нэмэгдүүлж байх. Харин өөрийгөө брэнджүүлэх гурав дахь дүрэн бол хэрэглэгчийн итгэлийг хязээж эвдэхгүй харин тогтмол өндөр чанартай чин сэтгэлээсээ үйлчлэгээ хэрэглэгчдэд үзүүлж байх. Төгсгөлд нь хамгийн сүүлийн дөрөв дахь дүрэн буюу дүрэн бол эхний 3 дүрмийг тасралтгүй хамтан цуг хэрэгжүүлж байх. Хэрвээ та энэ 4 дүрмийг тасралтгүй тууштай удаан хугацаанд хэрэгжүүлэх юм бол таны цалин тасралтгүй тогтмол маш хурдан хугацаанд нэмэгдэж явах бол. Учир нь юу вэ гэхээр маш олон компаниуд одоо үед өндөр ур чадвартай, өндөр бүтээмжтэй ажилтнуудыг тасралтгүй хаан хоорондоо цалингаар өсөлддөг. Харин танай компани өндөр ур чадвартай, итгэлтэй, өндөр бүтээмжтэй ажилтнаа алахыг хүсэхгүй учраас таны цалинч гэсэн тасралтгүй хурдан нэмэгдүүлж байх болно. За тэгэхээр өнөөдрийнхөө стратегийн анализаар яаж өөрийгөө брэнджүүлэх вэ гэдэг дөрвөн дүрмэн дээр ярилцсан бол харин дараагийн стратегийн анализаар баячууд ягаад олон бүр баяжин болоод байдаг вэ гэдэг дээр төвлөрч стратеги анализ хийх болно. Хэрвээ та энэ мэд сонирхолтой таныг амжилтанд хэрэг болох үз 83 стратегийн анализыг 7 хоног бүрийн бүтэн сая өдөр тасралтгүй хүлээж авахыг хүсэж байгаа бол манай пэйжийг дагаж бизнес стратеги анализ гүртнэг дээр. За ингээ анхаарал хандуулсан баярлалаа, хамтдаа өгчээ.